CEO podcast-ийн шинэ дугаар хүрч байна залуусаа. Өнөөдөр 3 дахь дугаар бидний дугаараараа эрхэм зорилго, алсын хараа болон үнд зүйл, за мэдээж үнэтэй холбогдох байгууллагын соёл гэдэг зүйлийг хэрхэн ойлгох вэ? Монголын хөрсөн дээр бас залуу гүйцэтгэх удирдлагууд байгууллагын соёлыг бас хэрхэн бүтээх талаар бяцхан туршлага зам олж авсан мэдээлэл за мөн бас үзэл бодлоо та бүхэнтэй хуваалцахаар Золко, Чавха, Лавга, Одко бид дөрөв хамт сууж байна. Бүгдэнд нь орой минь хүргэе. Тэр нь орой минь гэдэг чи хүн хэдий ч сонсч болно л та. Тэгэхээр бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Орой суугаад байгаа учраас тийм. Тэгэхээр энэ сэдвийн талаар мэдээлэл бэлтгэж байх зураа за пейпер унших дуртайгаараа пейпер жаахан судлаа. Мэдээж бас менежментийн шинжилгээ ухаан за нийгмийн шинжилгээ ухаан мэдээж олон жилийн судалгаагаар томьёолсон байгаа онлын түвшинд нэг сонирхолтой зүйлийг илүүтэй бас тусгайлан судалсан. Энэ яг байгууллагын соёл гэдэг зүйл санхүүгийн гүйцэтгэлд үнэхээр бодтойгоор нөлөөлж гинүү гэдэг судалгаанууд ямар түвшинд явагдсан бэ гэж. Тэгэхээр Джеймс Хескет гэдэг Харвардын бизнес их сургуулийн хүндэт профессор за Стэнфордын сургуульд мастер хамгаалсан. Одоо 80 гаруй настай энэ хүн байт юм байна. Энэ хүн байгууллагын соёл нь бизнесийн гүйцэтгэлд ялангуяа дунджаар 20-30% нөлөөтэй гэсэн 1992 оноос хойш хийсэн 7 жилийн судалгаагаараа одоо баталж гаргаж ирсэн юм байна. Энэ мэдээж Америкийн компаниудыг төвөр олонлого олгож сонгож авсан. Тэгэхээр яг бизнес санхүүгийн гүйцэтгэлд бодтойгоор нөлөөлдөг гэдгийг одоо ч судлаачид яг тухайн орчин буй нийгмийн одоо их олонлогийг төлөөж чадхууц төвөр сонгон судалсаар байгаа. Гэхдээ асуудлын гол нь яг Монголын бизнесийн орчин компани одоо соёлыг чухалчилж анхаарал тавьж чадж байна уу? Үүнтэй зэрэгцээ залуу удирдлагууд яг ямар арга хэрэгслээр энэ соёл гэдэг зүйлийг бүтээж байна. Та нарын хувьд. За өнөөдрийн сэдв бид нар байгууллагын соёлын хүчин зүйлүүдийг ярьж байгаа. Тэгээд би үл ингэж боддгийн хүмүүс бизнесийн ингээ харахаар энэ байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйл, алсын хараа гэдэг зүйлийг нэг юм юу гэдгийг бий болгочих хэрэгтэй юм шиг, эсвэл гаднаас авчих юм шиг те. Эсвэл хамтаа сууж байгаа бүтээч юм шиг хараад байдаг. Миний хувьд бол энэ өөрөө тухайн байгууллага одоо оршин тогтносон цагаас эхлээд л үүсч идэг ийм магадгүй органик зүйл байгаа байхгүй. Компани ажилчдын анхны хэдэн хүн үүсгэн байгуулсан анх захирал юу бодож эхэлсэн те. Түүнээсээ улбаалаад ингээд компани дотоод хоорондын харилцаанаас тухайн харилцааг бүрдүүлж байгаа хувь хүмүүсийн зан төлөвөөс ингээд бий болцсон байна. Нөгөө талдаа бол ахаад энэ бизнес өөрөө юунд зорж байгаа юм гээ те. Ингээд энэ бүх зүйлээс ингээд хараад тахлаар аяндаа энэ дотооддоо үүссэн байгаа зүйл юм байна. Түүнийгээл харин зөвөр олд таниад урт удаан хугацаанд компанийнхаа эрхэмлэх одоо зарчим болгоо явахд л байх шиг байгаа. Тэрнээс заавал ийм зүйл, тийм зүйл, энэ буруу, тэрэн зөв гэдэг үнцэг бол байхгүй шиг. Тэгэхээр бас өөрийнхөө бодлыг хуваалцъя л да. Тэгэхээр байгууллагын эрхэм зорилго алсын харааг бид ингээд тодорхойлчдаг л да. Ялангуяа Монгол байгууллагуудын хувьд. Гэтэл тэр маань одоо тодорхойлцоод цаашдаа байгууллагын дотоод процесс үйл ажиллагаанд холбогдохгүй байгаа тохиолдол нэлээд байгаад шиг санагддаг. Хэрвээ тэгж байгаа тохиолдолд энэ бол байгууллагын одоо соёл, үнд зүйл, эрхэм зорилго болж чаддгүй юм байна гэдэг би ойлгодог. Яг энэ талаар Тони Шэ гэдэг хүн байдаг л да. Zappos.com-ыг үүсгэн байгуулсан. Энэ хүний одоо Delivering to Happiness гэдэг ном байдаг. Яг энэ хүний номон дээр байгууллагынхаа эрхэм зорилго алсын хараа байгууллагын калчрыг ингэж гоёор бүтээсэн тохиолдолд цаашаа бизнес чинь өөрөө бий болох одоо өөрийгөө л одоо ингээд удирдах явчихдаг гэдэг талаар нэлээд их одоо зүйлсийг бичсэн байдаг л да. Тэгээ тэр хүний яг ингээд амьдрал ахуй намтар түүхтэй танилцаад үзэхэд Link Exchange гэдэг одоо Link Microsoft-ийн линкийг одоо үүсгэн байгуулад 2 жилийн дараа 250 мянган доллараар зарсан байдаг. Дараа нь Zappos.com гэдэг сайтыг үүсгэн байгуулад Amazon.com-ыг одоо 901.1 тэрбум доллараар л худалдаж авсан байдаг. Тэгээ тэр хүний өөрийнх нь номнод эхлэлээр би ер нь 10 жил ажилласан юм аа. Тэгээ нэг жилдээ 100 саяын л ашигтай ажилт юм да гэд тэр нь одоо аяг хүрчээсэн. Тэгээд яг энэ дээр ингээд нэг Zappos компани яг жишээн дээр ихэд байгууллагын эрхэм зорилгыг биелүүлэхэд байгууллагын үйл ажиллагааны процессыг тэр 10 одоо процессыг байгууллагын эрхэм зорилгот нийцүүлж хийсэн байдаг. Тэгснээрээ байгууллагын culture гэдэг зүйлсээр одоо нөгөө хүн хүссэн ч эсвүссэн ч тэр байгууллагын соёлыг дагаж яваад байгууллагын эрхэм зорилгот хүрж байгаа нэг ийм сайхан жишээ байдаг. За нөгөө талаар бас Alibaba
компани үүсгэн байгуулах Джек Магийн бас ном дээр бас байдаг. Элдний 6 судалгаад орчуулсан байдаг манай саруулын. Тэн дээр ингээд үзэхэд ерөөсө богино хугацааны гүйцэтгэлээрээ одоо бид нар зорилгоо хэмжиж явна гэдэг илүү гаргаж ирсэн байдаг. За энэ магадгүй бас нэлээд үр дүнтэй байсан болов уу гэж боддог. Яагаад гэхээр одоо Америкийн илүү менежмент тал дээр ингээд илүү улирал тутам үнэлгээ хийгддэг. Улирлын дараа буруу явчихжээ дахиад энийгээ зөв болгоё гэдэг чинь ийм байдлаар илүү явж исэн бол одоо Alibaba компаниуд маш богино хугацаанд үнэлгээгээ хийдэг. Өдөр болгоны ажил зүг байгаа тохиолдолд сарын ажил зүг байна. Сар болгоны ажил зүг байгаа тохиолдолд жилийн зорилго биелнэ гэдэг ийм зорилгыг одоо гаргаж ирж аргументыг дэвшүүлснээр илүү үр дүнд гарч ирсэн гэж боддог. За нөгөө талаар бас ингээд энэ маш их одоо байгууллагын гүйцэтгэл, эрхэм зорилго, алсын хараанд суурилж чадсан ажилтан суурилаа одоо тэрийг ойлгоогүй ажилтнаас 50% гүйцэтгэлтэй байдаг гэдэг талаар Дэл Карнегигийн одоо бас тодорхой номууд дээр дурдсан байдаг гэсэн. Тэгэхээр бол нөгөө нэг байгууллагын соёл гэдэг зүйлс бол байгууллагын дотоод процесс бий болгоход одоо оролцож явагддаг нэг юм зүйлс байдаг юм байна. Энийг одоо заавалчгүй хин нэгэн хүн одоо өөрөө бий болгоно гэдэг нь хүлээх биш. Бид нар гүйцэтгэх захирлууд энийг бий болгох хэрэгтэй юм байна. Энийг тодорхой хэмжээнд бүр удирдах зохион байгуулах хэрэгтэй юм байна. За мэдээж бол нөгөө байгууллагын соёлыг өөрчлөё гэж зорж байгаа тохиолдолд байгууллагын дагсан процессуудыг байнга сайжруулах хийх хэрэгтэй байна гэж ойлгодог гэсэн. Хүчирхэг удирдагчийн чимээгүй нууц зэвсэг бол байгууллагын соёл гэдэг нэг үг байсан. За би бол хувь хүн бизнес хоёр ер нь ижлэх нь л дээ. Яагаад ижлэх нь гэж юм гэхээр хувь хүнд нэг юм төлөвшсөн хувь хүн байдаг. Их тийм гой соёлтой, дэгжин, боловсон залуу гэж үү. Тэгэхээр компани ч гэсэн нэг тийм компани байдаг байхгүй. Дотор нь ороход юм уур амьсгалт мэддэг, ажил хэрэгчтэй ийм нөхөрсөгч гэдэг юм. Тэгэхээр нэг талтай тийм юу талаас нь хитийн зорилго талаасаа гэвэл тэр хувь хүн өөрийнх нь юу чаддаг, юу чаддгүйг мэдээд би ер нь энэ чиглэлээр одоо манай лавгагээд тэгвэл борлуулалтаар тийм маркетингаар, брендинг чиглэлээр илүү сайн. Манай жохоо хүний нөөцөөр за би юу гэдэг жишээлбэл стратеги гэдэг юм уу. Тэр шиг өөрийнх нь юу бусдаас илүү давуу сайн хийж чадхаа ойлгоцсон эрхэм зорилготой төстэй тий. Тэгвэл би өөрөө амьдралдаа юу хийж бүтээж юунд хүрэх гээд байгаа гэдэг нь компани юм алсын хараатай ажил харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр компани оршин байгаа бол тодорхой тий юуг бусдаас өөрөөр хийж юуг байнгын давтан хийж хаана хүрэх юм тий. Тэрэнд хүрэхийн тулд ямар соёлтой байх вэ? Тэгээд соёлын тухайн гоё үг бий л дээ. Жижиг компанийг захирал удирддаг, дунд хэмжээний компанийг менежмент удирддаг. Том хэмжээний компаниг бол тэр соёл нь удирддаг гэх тээ. Тэгэхээр Монгол гэдэг бүр ингээд улсаар нь харах юм бол монголчууд өөрсдийн юм одоо соёл урлаг гэж хэлэхээс илүү юм нэг монгол хүнийг таних нэг юм одоо юу гэдэг зочломтгой ч гэдэг юм уу нэг юм уур амьсгал хэв шинж үнэт зүйлс байдаг тий. Тэр нь яг юм байгууллага дээр байдаг. Тэгэхээр энэ бол бидний огт мэдэхгүй зүйл биш тий. Хувийн дээр ч улс үндэсний хувьд ч гэсэндээ байдаг зүйл байгаа байхгүй. Золкогийн юм дээр хүнтэй харьцуулж байгаанууд нь бол таалагдж байна. Тэгээд одоо энэ дэр ингээд соёл гэдэг ерөнхий үг нь ингээд базаад байгаа байхгүй юу? Ингээд хүрээлээд аваад байгаа. Тэгэхээр соёл гэдгийг бүрдүүлж байгаа бас 3 үндсэн шалтгаан байгаа. Одоо энэ хувь хүний соёл байж болно, улс үндэстний соёл байж болно. Бид нар одоо өнөөдөр ингээд Монгол улс гэж харъя л да тийм монголчууд гэж ярьдаг. Бид Монгол яг Монголыг юу тодорхойлж байгаа юм бэ гэдээ үзээ л да тийм. Энэ дээр бол нэг 3 хүчин зүйл байгаа байхгүй. Нэг нь тодорхой бид нар түүхийн шалгуур үе түүхтэй байх хэрэгтэй тийм. За нөгөөх нь тодорхой харилцааны хэмжээ байх хэрэгтэй. За тэгээд тодорхой хэмжээний ихтгэл үнэмшил байх хэрэгтэй. Энэ 3 зүйл маань өөрөө соёлын үндсэн суурь болж байгаа. Тэгэхээр бизнест нь аваад үзэх юм бол хэм хэмжээ буюу энэ харилцааны хэм хэмжээ гэдэг маань үндсэндээ бол үнэт зүйл. Ихтгэл үнэмшил гэдэг зүйл маань эрхэм зорилго буюу оршин байх шалтгаан. Нөгөө түүх гэдэг байгаа зүйл нь бол тодорхой алс хэтийг харж байгаа тэр алсын хараа зорж байгаа зорилтууд юм болоо. Бас ингэж харж болох юм тийм ээ. Би бас хувь хүн дээр жишээ авч ярьж байгаа Золкогийн санааг нэлээд баяжуулъя гэж бодож байна. Жишээлбэл одоо байгууллагууд ингээд зорилго тавьчихдаг. За одоо хүрэхгүй янз бүрийн зорилго тавьдаг. Тэгтэл түүнийгээ одоо тэр зорилгоо биелүүлэх одоо дадал хөвчл бий болгохдаг зүйлсийг нь би соёл гэж хэлнэ гэж хэлж байна. Заримдаа тохиолдолд бид одоо жишээлбэл англи хэл сурнаа гэдэг юм гоё зорилго тавьчихдаг. За 2019 онд би англи хэл сурна гэдэг. Гэхдээ англи хэл сурах тэр үйлд одоо дадлах хийх те хичээл хийх
тэр нөгөө дадал хөвшлийг бий болгоогүй тохиолдолд тэр бол мөрөөдөл болдог гэсэн. Тэгэхээр байгууллага дээр эрхэм зориг алсын хараа гэдэг ийм зориг одоо тэм зүйлсийг тунхаглаж биччихээд түүнийг ийм дадал хөвшил болохгүйгээр тэрэндээ хүрэхийн төлөө акшн одоо ажлууд хийдэг ийм хөвшил тогтоохгүйгээр тавьжууд тэр бол байгууллагын хувьд бас л мөрөөдөл болно гэсэн. Тэгэхээр миний хувьд бол соёл гэдэг үгийг баг хувь хүний зүгээс л дадал хөвшил юм байна. Нэг ясандаа нэг одоо зүйлсийг одоо 10,000 удаа хийчихэд тэр бол одоо дадал болд юм а гэдэг. Энэ дээр бол одоо ялангуяа бүгчүүд маш их хийдэг. Тэг нэг ихийг 10,000 удаа давтдаг юм а гэдэг. Яг энэ дээр би нэг сүхт аваргын нэг юу байдаг л да. Нэг сумын озрын аваргыг гар ачих мэхээрээ давж ирсэн. Тэр бол одоо миний хүүхэд наснд одоо үзчихсэн хамгийн сайхан бүхий барилтай юм байдаг. Тэгэхэд тэр мэхийг би 10,000 удаа давтсан юм а. Тийм болохоор би сүхт аварга сумын озрын аваргыг давсан юм а гэдэг. Яг адилхан байгууллага тэр байгууллагын соёл гэдэг зүйлсийг байнгын ингэж өдөр тутмын хөвшүүл дадал хөвшил болгож чадж байгаа тохиолдолд тэр бол өрсөлдөгчөөсөө ялгарл болдог. Энэ бол бүр стратегийн төвшинч одоо үнэлэгдэхүйц ийм чухал одоо ийм хөвшил болд юм байна гэж ойлгоо. Ер нь гол одоо хүмүүсээс асуудаг асуулт байдаг л да. Бид нэр байгууллагын соёлыг удирдах болох юм уу гэж. Миний хувьд бол удирдах болцоотой гэж боддог. Одоо манай оролцогч та гурвын хувьд энэ байгууллагын соёлтой байгууллагын эрхэм зорилго алсын харааг ер нь гүйцэтгэх захирал удирдах юм болцоо байдгүй. Энэ тал дээр саналаа хуваалцаж. Одоо яг саяхан 10 сард гарсан Business Insider дээр гарсан нийтлэлээс бүр онцлсан нийтлэл байгаа. Sheldon Yellen гээд Америкийн үйл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Balfour Holdings компани гүйцэтгэх захирал 1985 оноос байгууллагын соёлыг илүү эерэг нээлттэй нөхөрсөг за хамгийн гол нь талархлаа бусдаа илэрхийлдэг мотивацтай болгох нэг арга хэрэгслийг ашигласаар ирсэн юм байна. 1985 оноос хойш энэ нь юу вэ гэхээр энэ компани үндсэндээ 9200 гаруй ажилтнтай. Ажилтны нэг бүрдээ Sheldon Yellen захирал төрсөн өдрийн мэдчилгээ гараар бичиж илгээдэг байсан. Түүний гадагшаа томилолт байна уу, юу л вэ, зүнхэнд нь цүнх дүүрэн л ерөөсө төрсөн өдрийн мэдчилгээ хүний нөөцийнх нь бэлдээд өгчдөг. Энийг яг өөрийн гараар тухайн хүндэн зориулж нэртэй мөн тухайн ажилтнаа зориулсан илүү бас ажлын гүйцэтгэлтэй холбоотой комменттэй ингэж илгээдэг байсан юм байна. Энийг тэрээр өөрөө тайлбарлахдаа мэдээж хамгийн түрүүнд энэ одоо бараг зардал гарахгүй ийм одоо арга хэрэгсэл нөгөө талаас хамгийн сайн ур чадвартай менежерүүдийн ажил үнэлэгдэх боломжтой. Үнэлэгдээгүйгээсээ болж ажлаас гарах хүний нөөцийн одоо эргэлт одоо нэмэгдэх гэсэн ийм сөрөг одоо нөлөөллөөс зайлсхийх ийм давуу талтай гэж үзэж байгаа. Нөгөө талаас түүний арга барилыг ерөөсөө waste of time цагийн гарцаа гэж үзсэн бас тийм эсрэг одоо сандалтай хүмүүс ч гарч ирж байгаа. Тэгэхээр тэр хүмүүсүүдэд хандаж юу гэж хэлсэн бэ гэхээр ерөөсөө ажилтнуудынхаа амжилт гаргах тэр процессыг хязгаарлаж байна гэдэг бол өөрөө маш том одоо сөрөг хүчин зүйл. Тиймээс амжилт гаргасан юу байна? Нэг жижигхэн тохиолдол байсан ч гэсэн өөрийнхөө ажигласан тэр зүйлийг дандаа гараараа бичиж төрсөн өдрийн мэдлэгээтэй хамт тухайн ажилтнанд нийлгээдэг байсан юм байна л та. Ингэснээр тухайн компанид илүү бас нөхөрсөг соёл тогтноо, илүү компани уур амьсгал зөөлөнд дулаа нээлттэй болно гэсэн ийм зарчмыг баримталж ирсэн юм байна. Тэгэхээр гүйцэтгэх захирлын нэг ийм санаачлага соёлд бас ямар том хүчин зүйл болж байгаа нь эндээсээс харагдаж байгаа шиг. Гоё кейс энэ тий. Яг энэ дээр бас яг надад бас яг ийм амьдрал тохиолдсон кейс байгаа. Тэрийг хуваалцмаар байна. Тэр нь болохоор манай нэг хамтрагч байгууллага, олон улсын байгууллага л да. Тэгээд манай компаниар шинээр ажилд орж байгаа ажилтнуудынхаа background verification check гэдэг зүйлийг хийдэг. Тэр нь юу хийдэг гэдэг вэ гэхээр тухайн хүний одоо хэдэн хүүхэдтэй, хүүхдийн төрсөн он, сарын мэдээлэл нь зөв үү, төгссөн сургууль нь зөв үү, өмнөх ажлын байран дээр одоо анкет бөгөөсөн дээрх яг таарч ийн референсүүдэд таарч ийн гэдэг зүйлсийг хийгддэг. Тэгээд тэрийг ингээд маш их өндөр үнээр биднэр хийлгээд байгааг би дотор хувь хүний үед гайхдаг байсан юм л да. Тэгээд бид нар бол яг мөнгө авч байгаа болохоор энэ хийгээд өгчдөг. Тэгсэн чинь саяхан нэг ажилтнанд нь мэйл ирснийгаа надад одоо тэр ажилтнаа хуваалцсан л да. Тэгсэн юу вэ гэсэн чинь өмнө одоо нэг сарын өмнө happy wedding anniversary буюу 20-ны ойрны талаар тэр менежер нь мэйл бичсэн байдаг. Тэгсэн чинь дараа нэг сар гарангийн дараа өнөөдөр баг хүүгийн чинь төрсөн өдөр болж байна. Баяр хүргэе танд одоо ээж болсон чинь баяр хүргэе. Тэгээд та нэг цагийн өмнө ажлаа дуусгаад хүүхдийн төрсөн өдрийг тэмдэглээрэй гэж манай удирдлага надлуу мэйл бичсэн гэдэг. Тэгээд үнэхээр тэрэнд нэг маш их тэр хүн ажилтан маш сэтгэл хангамжтай байгаа юм л да.
Тэгээд дараа нь би нөгөө менежерээс та одоо тэр болгоныг яаж санд юм бэ гэсэн чинь бид нар танай байгууллагаар тэр чек хийгээд байдаг юм чинь би тэрнээр шийдэж аваад өөрийнх нь календар дээр хадгалт юм аа. Тэгээ би ингээд тодорхой хугацаануудад цаг гаргаад тэгээ мэйлийн одоо ийм скежюл тохируулаад тогтмол ингээд бэлдээд байж байгаа юм аа гэж. Тэгээ тэр хүний бол одоо дуршлаг бол надад нэлээд одоо их юм бодогдуулсан сайхан байдаг. Тэгэхээр мэдээж энэ бол байгууллагад хамгийн одоо удирдлагатай итгэлийг өгдөг нэг сайхан арга зам юм байна гэж би одоо бодсон. Хамгийн энгийнээр хэрэгжүүлэх боломжтой. За эрхэм зорилго, эдийн зорилго гэдэг үг. Тэгээ эрхэм зорилго алсын хараач гэж нэрлэдэг. Бүгдээрээ ингээд хүрх цэгийг буюу ингээд зорилгыг тодорхойлсон юм шиг байдаг тийм. Гэхдээ энэ бол маш том ялгаатай хоёр үг байгаа байхгүй. За эрхэм зорилго гэдэг үгийг бол оршин байгаа учир шалтгаан тийм. Бид дөрөв энэ ч яагаад сууж байгаа. За тэнцээ нэг компани барилга барьж ийн гэдэг нэг хориулаа байж байгаа. Тэд нар яагаад байж байгаа гэдэг оршин байгаа учир шалтгаан. За би дараа нь жишээтэй тайлбарлая. За хитийн зорилго гэдэг бол тэд нэр тэр учир шалтгаанаараа нэгдээд юунд хүрэх юм бэ? 3, 5, магадгүй 10 жилийн дараа тийм хитийн зорилго урт хугацаанд ямар компани юм уу ямар бүтээл гаргах гэдэг нь хитийн зорилго юм байна. За жишээлбэл эрхэм зорилго дээр би Монгол компани эрхэм зорилгыг дурдъя. Голомт банкных хөгжлийн голомт гэж байгаа байхгүй. Энэ бол маш богино үгээр их гоё тодорхойлсон санаа бод. Энэ салбартаа магадгүй Монгол улстай хөгжлийг авчрах тэр голомт нь байна. Магадгүй санхүүгийн үйлчлэгээ болохоор зээлч гэсэндээ тэр хөгжлийг авчрах голомт нь гэж ойлгож болох байхгүй. Би тиймэрхүү тайлбартаа харж ирсэн юм. Энэ их гоё тодорхойлт. За гадны компани жишээ гэвэл Tesla компанийх тий одоо Tesla цахилгаан тээврийн эрсдэл бүтээж байгаа тий дэлхийн тогтвортой эрчим хүчний шилжилтийг хурдсагна гэж байгаа байхгүй. Sustainable energy тий энэ цахилгаан тий сэргээгт эрчим хүчний шилжилтийг хурдсагна гэдэг ийм философи тэрний төлөө энэ компани ингээд оршин байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол эрхэм зорилго. Хэдийн зорилго гэдэг бол илүү хүрхцэгээр хэмжигддэг. Жишээлбэл Microsoft-ийн хэдийн зорилго vision байгаа байхгүй. Анх байгуулагдаж авах үедээ айл бүрийн ширээ бүрт компьютер байна гэдэг ийм зорилготой байсан юм л. Энэ болохоор магадгүй хизээ нэг өдөр хүрэх тэр цэг нь байгаа байхгүй. Тэгэхээр хитийн зорилго нэсэн юм тийм. Microsoft хитийн зорилго тийм. Голомт банкных болохоор дэлхийн жишг Монголын банк гэж байгаа. Тэгэхээр дэлхийн жишг нь ямар үдэн тэрийг тодорхойлсон тэрэнд таарсан Монгол банк байна гэдэг юм лөө. Иймэрхүү тодорхойлт. Би тэгээд жишээлбэл манай компани одоо iHotel компани хитийн зорилго дээр бид нар бүр он тавьж өгсөн. 2020 онд Монголын аялагчдын онлайн захиалгын дийлэх хувийг зурчлагч байна гэж байгаа байхгүй. Онлайн захиалга 2020 он тий дийлэх хувь гэдэг бол хамгийн том мас гэдэг хэмжиж байгаа. Тэгэл энэ цэгцлүүд энэ 17 он тавьж ирсэн юм л да. Одоо ч зорилготой 19 онд хүрсэн юм байна. За юу гэж бодож байна та бүхэн? Яг хоо эрхэм зорилго өмнөд зүйлсийг судлаач нар болгон өөрийн аргачлалаар бол тодорхойлсон байдаг. Тэгээд миний хувьд яаж одоо ойлгож хэрэгжүүлдэг вэ гэдэг талаар хуваалцъя гэж бодож байна. Тэгэхээр миний хувьд одоо алсын хараа гэдэг бол нэлээд урт хугацаанд одоо тавигдж байгаа зорилго юм аа. Нэлээд хиттэй хүрэх одоо зорилго юм байна гэж ойлгодог. Эрхэм зорилгыг бол тухайн тэр зорилгод хүрэх аргачлал юм байна гэж ерөнхийдөө ойлгодог. Яг ер нь тэр одоо уулын орой дээр бид нар хүрнэ гэх юм бол завьаар явах юм уу, юугаар явах юм, тэрийг илүү одоо тодорхойлж өгөх илүү гэдэг хэрэгсэл гэж ойлгодог. За үнд зүйлс гэдэг бол нөгөө зорилго нь аргаа зөвтгдөг юм аа. Нөгөө ямар ч тайсан тэр зорилготой хүрэхийн тулд ямар аргачлалаар хүрэх гээд байгаагаа илүү тодорхойлж өгдөг. За жишээлбэл би байгууллагад одоо тодорхой хэмжээний үнд зүйлс дээр нөгөө эрхэмлэж явах буюу бид нар юуг дадал хөвшил болгож үнэхээр одоо А Б-г хийж чаддаг болох юм бэ гэдгийг үнд зүйлс дээр илүү би тавьж өгдөг. Эрхэм зорилго дээр бол ямар одоо арга замуудаар тэр алсын хараанд хүрэх гээд байгаагаа тавьж өгдөг. Гэхдээ миний гол тавих гэдэг зүйлс байна. Тэр үнд зүйлсээ бид нар өдөр тутмын үйл ажиллагаан дээр процесс дээр шингээж өгч ийнү гэдэг дээр л гол одоо анхаарлаа би хандуулдаг. Тэгэхээр миний бодол юм байдаг. Гэхдээ одоо бас өмнө бид нар бас хийж үзчихэл байсан л да байгууллага дээр нөгөө Petro Tracker энэ тийм одоо байгууллагуудаас гаргасан нөгөө эрхэм зорилгыг алсын харааг одоо үнэлж үздэг аргачлалууд нэлээд үнэлжсэн. За энэ дээр одоо би яг нэг үрчлэн санахгүй нөгөө
тодорхой хэмжээний зорилго байгаа юу, хүнийхэн талаар мэдээлэл орсон уу, ямар ур чадвар шаардлагатай гэдэг ингээд тал бүрийн бараг 10 орчим индикаторуудаар үнэлдэг. Тэгэхээр тэр болгоны үгийг одоо шингээсэн эрхэм зорилгыг л одоохондоо бол би нэг гаргаж өгч чадаагүй байна. Гэтэл одоо сүүлийн үеийн одоо Монголын сайн эрхэм зорилгоодыг ингээд хараад үзэхэд 2-3 үгтэй тэгсэн мөртлөө тийм тал бүрийн одоо өргөн агуулмжтай тийм үгүүдийг сонголт хийж чаддаг болсон байна л да. Тэгэхээр бол хамгийн чухал зүйлс маань эрхэм зорилго алсын хараагаа яаж байгууллагын процесс дээр буулгаж хүндээ тайлбарлаж байгаа нь хамгийн чухал юм байна гэж би ойлгоод байна. Компани дотоод ажилчдаа, кастомердаа, ерөөсөө бүх оролцогч стейкхолдеруудад төлөөлөл өдөртсөн бол ажилтнууд, хэрэглэгч нар, саплайер бүгдэнд нь л одоо тэрийг яаж ойлгох юм бэ гэдгийг хамгийн зүгээр тайлбарлах хэрэгтэй гэж ойлгож байна. За мэдээж энэ бол хамгийн чухал зүйл эрхэм зорилго алсын хараа компани болгоно байх хэрэгтэй. Гэтэл Монголын компаниуд за жижиг компаниуд дээр жишээ авъя л да. Дийлийнхэнд бас төдийлөн анхаарал тавьж чадж байгаа нүнд өнөөм одоо яг сарын ашиг, жилийн ашиг, мөнгө үзүүлэлтүүдийн хараас хөөгд хамгийн ялангуяа гүйцэтгэх удирдлагуудын хувьд хамгийн энгийн арга хэрэгсэл юу байх вэ? Менежерүүдийгээ татан оруулж эрхэм зорилгоо тодорхойлох, цаашдаа энийг туузын гишүүдэд танилцуулж, хүлээн зөвшөөрүүлэх, мөн эрүүлэр брейнсторминг хийж илүү оновчтой бас аль талынх нь хөрөнгө оруулагчдын санааг шингээсэн, ажилчдын санааг шингээсэн хамгийн оновчтой эрхэм зорилгыг тухайн компанийн хувьд тодорхойлох тийм хамгийн оновчтой арга хэрэгсэл нь юу байд юм болов? Сид төвчтэй гэдэг юм уу? Ер нь дээжтний удирдлагуудаас ихвчлэн эрхэм зорилго вижн 2-ыг шинчлэхэд хамгийн их оролцоотой байдаг. Тэгээд за компаниудын хувьцаа эзэмшигчдийн зүгээс бол магадгүй шийдвэр гаргахад нь оролцож магадгүй те. Ахтэл гүйцэтгэх захирал болон захирлууд дээжтний менежерүүд энийг ер нь бол тодорхойлдог. За хамгийн сайн аргачлал гэдэг ах юм бол аргачлал ярих юм бол тухайн хүн хэрэгжилж дадсан аргачлал бол мэдээж бол хамгийн шилдэг байх нь ойлгомжтой. За тэгэхээр миний хувьд одоо хэрэгэлдэг миний хувьд арай гайгүй дадсан аргачлал болохоор бид нар энэ жил болгоно бизнес ретрит гэдэг зүйлийг хийдэг байгууллага дээр. За тэр ретрит гэдэг арга хэмжээнд дээр байгууллагын тодорхой тооны хүмүүсийг бид нар цуглуулад эргээгээд бид нар ийм зорилго тавьж ажиллаж байсан. Энийн хүрээнд ямар алдаа дутагдал гарч байв гэдэг талаар ажилтнуудаар энэ тодорхой толгоогоос 14 хоногийн хугацааны даалгавар өгдөг. Гэхдээ тэр тухайн даалгавар дээр бид нэг тухайн үед одоо хэрэглэгдэж байгаа хамгийн одоо нэг төлөвийг сонгож аваад энэ төлөвийн аргачлалаар манай байгууллагын стратеги эрхэм зорилго алсын хараа бүх одоо зүйлсийг үнэлээд өгнөө дэр тэгээд мэдээж тань таалагдахгүй зүйлс гарч ирэх байх. Тэрийг зүгээр шүмжлээд болохгүй байна гэж хэлэх биш. Яаж өөрчлөх юм бэ гэдэг саналуудыг гаргаад ирээ гэдэг юм зүйлсийг даалгавар явуулдаг. Тэгээд бид нар бол нэг тодорхой хугацаанд нэг салхинд гараад тэр даалгаврыг биелүүлэх хугацааны дараа шалгуултад салхинд гарч байгаа тэрийг баг болгоноор нь тавиулдаг. Тэгж жагаад эндээсээ бид нар бол арай C-level гэж одоо яригддаг. Энэ төвшнийхэн хүмүүстэй уулзж жагаад бүх ажилтнуудынхаа нөгөө илтгэл танилцуулгуудаас тодорхой аргументуудыг гаргаж авч жагаад нийлүүлээд нэг одоо та бүхний саналыг тусгаад ийм болголоо гэдгийг буцаагаад танилцуулж явдаг. Тэгэхээр нөгөө нэг ажилтан болгон эрхэм зорилго алсын хараанд одоо бий болгоход оролцсон гэдгээрээ илүү их одоо нэг ойлгож авдаг. Өмнө нь миний гаргаж ирсэн алдаанууд болохоор за би нэг юм бодож байгаад ийм зүйлсийг гаргаад тавьчлаа. Тэнд хүрэхээр болсон шүү найзуудаа. Энийний төлөө ажиллая шүү гэж хэлэхээр нөгөө манай ажилтнуудын хувьд эрхэм зорилго алсын хараанд одоо алайм гэж ярьдаг те. Нэгдэж өгөөгүй юм тохиолдол маш гарч ирсэн. Өөрсдөр нь санааг нь гаргаж жагаад явуулахаар магадгүй зарим тохиолдолд бол олигтой санаа гарахгүй байхыг үгүйсэхгүй. Гэхдээ тэр хүмүүсийн оролцоо хийж байгаа хэлбэр нь өөрөө эргээгээд vision, value гэдэг зүйлсийг ойлгоход илүү тусалдаг. Надад бол ийм л аргачлалыг би хуваалцмаар байна. Хэрэгжүүлэхэд бас өөрөө оролцсон учраас өөрөө илүү хэрэгжил дээрж бас өөр бүтээлтэй хандах юм хандлага бас байдаг. Тий, яагаад одоо энийг ингэж хэлээд байгаа юм бэ гэхээр өнөөдөр дэлхийн хамгийн дээд боловсралтай ажил хүчтэй байгаа. Одоо хүн төрөлхтний одоогийн мэдж байгаа түүхэн дээр тий боловсрал маш их хямдхан болсон байна. Байгууллагын үүдэн сууж байгаа ресепшн, хойморт сууж байгаа гүйцэтгэх захирал хоёрын боловсролын түвшин нэг байна. Тэгэхээр ялангуяа энэ түвшинд
нөгөө мэдж байгаа гэж бодож байгаа хүний үгийг сонсохгүйгээр шийдвэр гаргаж байгаа бол ерөөсөө байгууллагад ажилтныг үл өшөөж гинэ гэдэг хандлагаар одоо ялангуяа ажилтнууд авч үзээд байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр тэр оролцоо гэдэг зүйлсийг хангаж байгаа тохиолдол юу байна л гэж ойлгож байна. За байгууллагын соёл дээр ингээд дахиад бас үргэлжлүүлээд ярихад өөр аргачлал юу байдг юм бэ гэдэг нэлээд судалгааны юм хийж үзэхэд ер нь байгууллагын зорилго эрхэм одоо байгууллагын соёлыг өсөн уултай зөвлөж үздэг. Та нар одоо Google-ээр ингээ хайгаад organization culture гэх үгийг зургаар хайгаад байна. Тэгэхээр дандаа юм өсөн уул гарч ирдэг. Тэгэхээр өсөн уулны гол асуудал юу гэдэг юм бэ? Юу илэрхийлж байна гэхээр орой хэсэг нь маш бага зүйлсийг илэрхийлэгддэг. Тэгтэл усан доор нь маш их том одоо юм байдаг шүү дээ, тийм хэсэг байдаг. Тэгэхээр байгууллагын яг фронт дээр ажиллаж байгаа, харилцагчтай ажиллаж байгаа хүмүүс асуудлыг 96% ойлгодог юм л дээ мэддэг. Гэхдээ топ удирдлага бол асуудлын 4% мэдчихэдэг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр асуудлыг мэдж байгаа 96% мэдж байгаа хүнээс асууна гэдэг нь өөрөө хамгийн оновчтой аргачлал юм аа л гэж хэлж байгаа. За ялангуяа нөгөө нэг эрхэм зорилго дээр миний хувьд нэмэх санаа юу гэхээр өөрсдийн advantage буюу давуу талыг бас нэлээд тодорхойлж өгөх ёстой гэдгийг судлаач нар хэлсэн байдаг байх шиг байдаг. Ямар advantageтэй хүмүүс нэгдээд энэ компанийг байгуулсан юм бэ? Тэр нөгөө давуу талаар бид нар юунд хүрэх гээд байгаа юм бэ илүү тодорхойлж өгдөг гэж ойлгодог. Тэгэхээр эрхэм зорилгыг бол би бас нөгөө тал дээр кастомеруудад биднийг сонгох шалтгаан болж өгдөг юм болоо нөгөө маркетингийн гол слоган эндээс үүсдэг юм болоо гэж бас ойлгодог. Тэгэхээр нөгөө нэг эрхэм зорилгоос илүү слогантай буюу ураа хөхтэй бас нэлээ хүмүүс нэлээ конфьюз болоод нэг эргэлдээд ах шиг байдаг. Миний ойлгож байгаагаар л эрхэм зорилго бол өөрсдийн давуу тал юу бүх зүйлсийг илэрхийлээд тэр слоганоо илүү одоо нэг кастомер руугаа илүү хүргэсэн илүү хэрэглэгчийн амлалт маягаар илүү явуулдаг юм л гэж хардаг. Харин нөгөө эрхэм зорилгоос бас ургаад үндсүүс гардаг юм болоо гэж ойлгодог. Үндсүүс маань нөгөө эрхэм зорилгоо биелүүлэх аргачлалаа илүү тодорхойлдог. За жишээлбэл бид одоо авилгал өгөхгүй, одоо янз бүрийн тим хараасмент хэрэглэхгүй, эсвэл одоо нэг харилцагчийг кэр хийн, эсвэл чанарыг дээдлэн гэдэг бол нөгөө эрхэм зорилгоо хэрэгжүүлэх механизмаа одоо хүндээ буулгаж байгаа нэг хэлбэр юм болоо гэж бас ойлгоод байдаг. Яг хөө зарим өөр өнцөг байгаа л да. Эрхэм зорилгын хувьд те мэдээж нөгөө оршин байх шалтгаан гэдэгтэй бол санал нэг. Энэ бол оршин байх шалтгаан. А гэхдээ энэ өөрөө бас тийм тодорхой биелэгдэшгүй шин чанартай үзэл баримтлалыг тунхагласан шин чанартай тодорхой цаг хугацаанд өөрчлөгддөггүй тий тодорхой одоо менежментийн арга барил өөрчлөгдөхөд тодорхой бүлэг хүмүүс өөрчлөгдөхөд тодорхой цаг үе өөрчлөгддөггүй нэг тийм алтан гац шиг тийм чигийг зааж байгаа зүйл манууд эрхэм зорилго хитийн зорилго буюу алсын хараа гэдэг нь бол тодорхой хүрхцэг ялчгүй хэмжигдэхүйц байх ёстой. Тэгээ байгууллагынхаа түвшинд бид нар юунд хүрэх юм? Байгууллагын хөгжлийнхаа түвшинд бид нар юунд хүрэх юм те? За зах зээлийнхаа юуны одоо байр суурьны хувьд аль түвшинд хүрэх юм гэдэг юм. Ингээд хоёр чиглэл дээр алсын харааг бас тодорхойлж болж байгаа юм л да. Сая Жохогийн хэлдэг бол айгүй гой санаа гарч ирж байгаа те. Эрхэм зорилгыг маркетинг айгүй хэрэгэлдэг гэдэг. Маркетинг талаас хараад үзэх юм бол өрсөлдөөний стратеги дээр юу гэж үздэг вэ гэхээр тухайн байгууллагыг гадна талаас нь хараад дуурайж болох зүйл айгүй олон байгаа. Юу хийж байгааг нь харж байгаа шүү дээ. Маркетингийн болон борлуулалтын төвчлөлтийн хөтөлбөр нь харчиж байгаа. Гэхдээ яг адилхан дуурайж хийгээд илүү амжилт нүрэхгүй байгаа нэг тийм өсөн уулийн далд байгаа нэг зүйл байхгүй. Тэр байгууллагын соёл буюу байгууллагын дээр эрхэм зорилго дээр тэр эрхэм зорилго гэдэг нь цөө хэдэн үгээр хураангуулсан юм шиг боловч энэ чинь өөрөө цөм үзэл санаа философи явж байгаа байхгүй. Тэр нь яаж хэрэгжих вэ гэхээр ажилтан бүхэн тэрийг итгэр үнэмшилтэйгээр мэддэг, хүлээн зөвшөөрсөн байх, тэрэндээ өөрийнх нь амьдралын хэв маяг ч гэсэн нийцдэг байх. Энэ чанарууд нь байгаад яг мэл илүү хүчтэй болж эхэлж байгаа байхгүй. Тэгээд нөгөө байгууллагын одоо identity буюу нөгөө дүр төрх гэж юу л гарч байгаа шүү дээ тийм. Энэ бүх зүйл чинь өөрөө уул нь бол яг энэ эрхэм зорилготой ойлгох хэрэгтэй. Тэгэхгүйгээр ингээд эрхэм зорилго нэг гэтэл нөгөө identity нь болохоор дүр төрх нь зүгээр нэг орчин цагийн тренд байгаа явчих юм бол урд удаа оршихгүй байхгүй. Тэгэхээр маркетингийн тэр одоо зах зээл дээр тухайн бизнесийн бүрдүүлж байгаа өв төрхөл өөрөө тэр эрхэм зорилгоо илэрхийлдэг байна. Зорилт бол хэтийн зорилго бол харин илүү менежмент буюу процессын одоо ач холбогдол өндөртэй байхгүй. За жишээнүүд их гоё тодорхой болно тий. MCS компани эрхэм зорилго юу вэ? Дэлхийн хөгжлийг Монголд. Энэ ингээд тодорхой байхгүй. Одоо баг Монголын хөгжлийг дэлхийд гэж
те. Нэг апдейт хийх алсын хараагаа ч юм уу, алсын хараагаа ч юм уу эсвэл бүр апдейт хийж бас болохоор хэмжээнд болцсон болов гэж бодож байна. За би Таванбогд группийн эрхэм зорилгыг бас дурдмаар байна. Хамтын хөдөлмөрөөр ард түмнийхээ амьдралын чанарыг дээшлүүлж салбарт бүртээ манлайлна гэж байгаа байхгүй. Сүүлийн 3 үг бол илүү вижн чигтэй явчихад байгаа. Яг хамтын хөдөлмөрөөр ард түмнийхээ амьдралын чанарыг дээшлүүлж гэдэг бол надад бол яг эрхэм зорилго. Яг ингээд Монгол хүмүүс ямар чанаргүй зүйлтэй байна, тэрийг бид нэр сайжруулнаа. Гэхдээ бид нар хамтараа сайжруулнаа гэдэг ингээд шууд ойлгогдчихж байгаа байхгүй. Тэгээд одоо эдний нөгөө нэг сайтн дээр байгаагаар ингээ үйлдвэрлэл худалдаа үйлчилгээ, банк санхүү, аялал жуулчлал тэгээд нөгөө уул уурхаач гэдэг юм ингээ салбаруудаа хуваагаад тэгээд тэр салбарууд дотор байгаа брендингүүдтэй компаниудаа ингээ тавьчихлаар ингээ харахаар яалтчгүй эрхэм зорилго нь харагдаж байна тийм нөгөө яг л салбарын манлайлж байгаа юунууд компаниуд харагдаж байгаа байхгүй тийм маш ойлгомжтой. Жишээлбэл Prezi гэдэг одоо презентац хийдэг шинэ маягийн те эдний мишн байгаа байхгүй. Эдний мишн болохоор хүмүүс өөрийнх нь мэдлэгээ бусдад хуваалцах, өөрийн түүхээ ярих те. Тэгэхэд нь сонсогчдыг илүү юм үйлдэл дураасан урам зориг өгөхөд бид нэр чиглүүлнэ гэж байгаа юм. Яг ингээд нэг талаас нэг хүн нөгөө талаас олон хүнд юм уу ямар нэг мэдээлэл өгөхөд хамгийн үр дүнтэй байх ч гэдэг юм уу ийм философи байгаад байгаа байхгүй. Тэгэхээр эрхэм зорилго гэдэг бол яг тэр байгууллагыг нөгөө талдаа бусдаас ялгарх те тэр оршин байгаа учир шалтгаан. Ингэж харагдав. Хэдийн зорилго болохоор нийлээд юунд хүрэх гээд байгаа юм бэ? За философч өөрөө тайлбарлахад хүн зөвлөл те. Аль ч өнцгөөс хин ч яаж тайлбарлаж болно те. Эрхэм зорилго тэгвэл маркетинг тал дээр илүү одоо ашиглагддаг гэж бас яригдаад байдаг. Сүүлийн үеийн хүний нөөцийн чиг хандлагуудад байгууллагынхаа эрхэм зорилгыг одоо сануулах гэдэг ийм сургалтууд маш их явж байна. Үзэл баримтлалын тренинг гэдэг. Ялангуяа нөгөө байгууллагын ориентейшн тренинг гэж яригддаг. Шинэ ажилтны сургалтанд эрхэм зорилгыг тайлбарладаг. Бүхэл бүтэн 2-3 удаа ингэж орох хэмэхэд болж байна л да. Тэгсэн чинь эргээгээд шинэ ажилтнаа орчоод дуустах юм уу гэсэн чинь одоо бүр эрхэм зорилгыг сануулах гэдэг сургалтыг маш их хийж байна. Яагаад гэхээр нөгөө хүмүүс бас нөгөө их ажил дондаа фокус алддаг юм. Эрхэм зорилгоос нэг мэдсэн чинь гажаа явждаг. Нөгөө хүний гажаа явж байхад нь хөөе нөхөр минь бид нар чи ийм зорилгоор ингэж нэгдсэн нөхцүүд юм байгаа шүү. Буцаад нөгөө нэг энэ тойргон дотроо орж ирээрээ гэдгээр нэлээд яригддаг. Яг энэний нэг жишээг болохоор энэ Facebook компани маш хийгээд байна гэж би ойлгодог. Ер нь улирал дотомдоо нэг ажилтнуудаа нэг сэтгүүл унших номыг бэлтээд байдаг. Энийг би хуучин бизнес нэтворк дээр байхдаа дандаа энэ номнуудыг хийж хагаад манай байгууллагын эрхэм зорилгот нийцсэн аргачлалтай номнууд юу байна гэдгийг маш их би судалдаг. Судлаад тэр номыг би хөдөлж аваад номын сан тавиад байсан. Сүүлдээ манай эрхэм зорилгод манай ажилтнууд илүү нэгдэж эхэлж байгаа юм шиг санагдсан. Одоо манай IT зон групп болохоор жил болгонд нэг 3 дугаар сард бүх ажилтны хурал гэж болдог. All staff meeting. Энэ дээр бүр IT зон гэж сэтгүүл гаргадаг манай байгууллага. Бүх группийнхаа юм дээр. Тэгээ энэ дээр байгууллагын эрхэм зорилгот одоо нэгжиж ажиллаж байгаа ажилтнуудын ийм одоо success story буюу амжилтын түүхийгүүд маш их оруулж эхэлдэг л дээ. Тэгэхээр бид нар чинь нөгөө нэг энэ эрхэм зорилгоор л бид нар одоо дүгнэгдэх юм байна гэдгийг ажилтнууд нэлээд ойлгож эхэлдэг. Тэгэхээр дотоод маркетингд ч гэсэн одоо эрхэм зорилго бол хамгийн хүчтэй мессеж одоо болдгийм болов гэж ойлгоод байдаг. Тэгээ энэ бол бас нэлээд олон улсад чирэгждэг, Монголд чирэгждэг ийм сайн менежментийн хэрэглэгдэхүй юм аа гэж ойлгож байгаа. Нөгөө талаар бол компаниг та одоо байгууллагт ажилтныг та байгууллагт ажилд орооч биш та манай зорилгот нэгдэч гэдэг л үзлээр хэлэн тий. Ер нь ажилтан яадаг вэ гэхээр нэг компанид ороод өөрийнх нь 8 цагийг түрээсэлж байгаа юмсыг санагддаг байхгүй. Тэгэхээр тэр соёлоор тэр бусад хүмүүс татдаг тий. Тэр дундаа энэ эрхэм зорилго, хитийн зорилгыг тэр хүмүүст маш сайн ойлгуулснаар яг нөгөө амьдралынх нь нэг хэсэг, өөрийнх нь амьдралын зорилгын нэг хэсэг болж харагддаг. Би ч гэсэн компани дээр байхдаа ялангуяа хөргөл сервис дээр бол шинжил хийжсэн. Шинжил хийж яхад бол бид нар mission vision дээр яг бүтэн 2-7 хоног тий одоо ажлын 10 өдөр хуралдсан байдаг байхгүй. За яг гаргаж ирсэн үүнээс хойш жил бол давтан уншдаг, давтан энийг хэлүүлдэг тий. Үйлдвэрлэлөө орохдоо хүртэл. За эрхэм зорилгоо хийсэн хүнд яг одоо юу гэдэг ийм шагналтаач гэдэг юм тий. Тэгэхээр яагаад вэ гэхээр тэр хүмүүс үйлдвэрт ажиллаж исэн ч гэсэн угсралт хийжсэн ч гэсэн
одоо юу гэж манай чижилсэн ч гэсэн ямар зорилгод төлөө ямар философитой ажиллаад байгаа юм бэ гэдгийг бас ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр хүн чинь өөрөө тэрийг ойлгоод эхлэхээр би ийм зорилгын энэ хэсэг нь юм байна гэдгийг мэдрээд эхлэхээр харцсангуу одоо юу гэдэг компанид илүү сэтгэл ханамжтай ажиллах урам зоригтой тэмүүлэлтэй өөрийгөө дайчилдаг энэ хүч гардаг л да. Ерөнхийдөө нөгөө гүйцэтгэлтэй илүү төвлөрнө гэж ярьдаг. Тэгэхээр хүний нөөцийн менежмент дээр нөгөө individual development plan гэдэг одоо personal development plan гэдэг янз бүрийн нэршил байгаа. Ерөнхийдөө бол монголоор утгачлаад орчуулах юм бол хувь хүний хөгжлийн төлөвлөгөө гэдэг. Тэгэхээр байгууллага тэнд хүрнэ гэдэг юм хитийн зорилго тавьдсан бол тухайн хитийн зорилгот нь би ямар хэсэг байх юм бэ гэдгийг төлөвлөдөг юм нөгөө менежментийн хэрэглэгдэх хүн байгаа гэсэн хүний нөөц. Тэгэхээр бол байгууллагын одоо эрхэм зорилго алсын хараг тодорхойлж хийсэн л бол бид нэр цаашаа хүний нөөцийн менежментийн одоо функционал бүтц дотроо хувь хүний хөгжлийн төлөвлөгөөг шинжилж явах хэрэгтэй гэсэн. Бид нэр 10 жилийн дараа тэнд хүрэх гээд байна. 5 жилийн дараа тэнд хүрэх гээд байна. Бид team компани болох гээд байна гэдэг скил ур чадвар ярьж байгаа бол манай ажилтнууд team скил ур чадварыг эзэмших юм хөгжлийн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй гэж. Ингээгүй тохиолдолд юу гардаг юм бэ гэж. Саяхан маа нэг харилцагч дээр яг юм асуулт асуусан л да. Юу вэ? Жохоо хүндээ мөнгө харамж болохгүй гэхээр л би 600 сая төгрөгөөр би ажилтнуудаа сургалт аваад өглөө. Манай гүйцэтгэл яг хэвэндээ байна. Хайрын 600 сая төгрөг гээд. Тэгсэн чинь эргээд юун дээр болж алдгаа гэд нөхдүүдээс аваад үзсэн чинь зүгээр Монголын хөдөлмөрийн зах зээл дээр сайн гэж байгаа бүх сургалтын төвүүдээс сургалтыг авсан байгаа. Тэгэхээр нөгөөх нь нөгөө зорилгод нийцж байгаа, нийцэхгүй байгаа гэдгийг ерөөсөө сайн тодорхойлохгүйгээр сургалтуудыг ингээд аваад идэг сайн гэсэн болгоныг аваад ахаар ч нөгөө хүмүүс чинь цөөрөлдөж байгаа байхгүй би хаашаа явах гэж байгаа юм бэ гэх. Заримдаа нөгөө их сургалтанд суугаад эхлэхээр чинь бүгдийг чадхаар юм шиг санагдаад нөгөө хүнд чинь бүр нөгөө фокус алдчих эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр ч нөгөө байгууллагад баг өргүү зардал болно гэсэн. А хитийн зорилготой нийцсэн сургалтуудыг юм төлөвлөгөөтэйгээр тактиктайгаар авч байгаа тохиолдолд бол гүйцэтгэл нэмэгдэж байгаа. Нөгөө хитийн зорилгоо ажилтан болгон нэгдэж эхэлж байгаа гэсэн сургалт болно. Энэ бол өөрөө нөгөө байгууллагын бас нөгөө соёл гэдэг зүйлс рүү бас л орж ирдэг нэг юм хэрэглэгдэв. Ийм асуулт байна. Байгууллагын соёл, хувь хүний соёл, одоо байгууллагын үнд зүйл те хувь хүний үнд зүйл хоёр зөрүүл яах вэ? Зөрүүл хүнийг л явуулна да. Ер нь бол. Ялангуяа илүү томрох бол те илүү хол юмар бол тэр хүнийг л явуулсан зүгээр. Энэ нэг гоо жишээ үүс нөө G-ийн те. Jake Welch. Багийн хамтын ажиллагаа гэдэг бол нэг номерх гэж байгаа байхгүй. Нэг номер байх хэрэгтэй. Тэгээ хэрвээ супер инженер орж ирээд ганцаараа супер бүтээл гаргах гэж байгаа бол яг гаргаж болно. Гэхдээ та гараад өөр газараа гаргаа. Бид нар бол хамтаар ажилладаг компанигаа гаргацдаг гэдэг шиг. Ховын тоглолт байхгүй гэсэн. Тийм ховын тоглолт байхгүй. Тэгэхээр үнэцүүлч гэсэн одоо бид нар яриаггүй тий үнэцүүлч гэсэн яг тэр байгууллагын дотоод соёлыг бий болгодог маш юм чухал нарийн деталууд тий. Нарийн тийм тодорхойлсон ийм хэсгэлтэй. Жишээлбэл яг одоо манай компаниуд бид нар бол ингээд шинэ салбар дээр Монголд ажиллаж байгаа байхгүй юу? Юу гэж яддаг вэ гэхээр challenge learn grow гэдэг. Юу гэхээр бид нар бол маш олон асуудалтай тулгардаг. Өмнө хин ч хийж байгаагүй тий. Тэр асуудал болгоноос шантарчих гэдэг байхгүй. Тэгэхээр тий бид нэр байнгын хүмүүсээ ингээд зоригжуулдаг тий зүйл нь болохоор энэ сорилтыг бид нэр давж гарах хэрэгтэй. Дараагийн удаа бид нэр тэндээс суралцчих нь тэр бидний өсөлт болно. Дараагийн удаа тэр асуудал бол бид нэр мэдгэл асуудал тий. Тэгэхээр гэдэг ч юм уу. Энэ нь болохоор тэр болгон бас байгаад байдгүй юм үнэцэл тий. Челленжтэй нүүр тулах. Маш их гоё юм шүү дээ. Гоё юм байна. Зөөлгөө асуудал асууж болох уу? За жишээлбэл challenge гэж юм тий. Challenge-тэй нүүр тулгарсан тохиолдолд танах яаж шийдвэрлэх талаараа одоо тогтсон тийм процесс байдгүй. Одоо манай дээр бол жишээлбэл challenge-ээр нүүр тулган гот хинээ над ийм асуудал тулгарлаа. Хэдүүлээ stand up meeting хий гэдэг юм уулзалт байдаг. Та дээр яг яаж шийддэг вэ? Яг л асуудлуудаа бичиж авч байгаа л яг тодорхой процессууд байгаа. Жишээлбэл захиалга хүлээн авах тий баталгаажуулах процесс гэж байгаа, систем хөгжүүлэх процесс гэж байгаа. Яг хаана гарснасаа хамаарат тухайн процессын орчид орох уу юу гэдэг дээр ярилцсан. Орохгүй тухайсаа асуудал бол бид нар ямар нэгэн гэрээ дүрм журам тухайн кейсийг ашиглаад дараа нь ийм кейс гарахгүй тэр нэг процессын өөрчлөлт ч юм уу тий. Эсвэл гэрээний өөрчлөлт ч юм уу тий. Журмын өөрчлөлт юм ийм өөрчлөлтүүд
хийгээ явчихдаг л да. Тэгэхээр аль төвшөнд гарснаасаа хамаарат C төвшөнд бол би өөрөө оролцож эхэлнэ гэсэн үг. Тэрнээс доош бол өөрсдөө шийдээ явчихна гэсэн үг. Learn гэдэг дээр ямар нэгэн практик хийгддэг. Яг нь learn гэдэг чинь юм баггүй юу? Бид нар бол амьдралдаа дандаа асуудал шийдэж амьдралдаг баггүй юу? Хүний нөөц гэдэг болохоор хүмүүсийн асуудлыг шийдэж амьдарч байгаа. Тэ? Борлуулалт гэдэг бол тэр компани бүтээгдэхүүнийг хүнд хүрэх асуудлыг шийдэж байгаа. Тэ? Тэгэхээр энэ болгон дээр чинь деталь маш олон асуудлууд гарч идэг. Тэгэхээр ялангуяа манай компани бол их залуучууд байдаг. Маш олон энэ асуудлуудад тулдаг. Тэ? Нэг 40 гарсан туршлагатай хүн бол энэ асуудлын 60-70% мэддэг болчихсон байна гэсэн үг шүү. Тэгэхээр яг энэ залуучуудад нөгөө талдаа шин салбар дээр бид нар ажиллаж байгаагийн хувьд олон асуудалтай магадгүй хурдан нүр тулгдсан бид нар хурдан амжилт руу өгөх байхгүй. Тэгэхээр асуудал болгоноос хүн сурч яадаг юм тодорхой хэмжээ. Тэгэхээр тэр нь сургалт юм да. Нөгөө талдаа хурдан туршлагыг нэмэгдүүлж байгаа гэж ойлгох юм байна. Манай дээр бас адилхан байдаг. Энд дээр нэг зүйлийг санал болгомоор байна. Тэр нь юу гэхээр бид нар асуудалтай нүр тулгараад шийдэнгүүтээ дараа нь сургамж ширлэх гэдэг нэг юм lesson learned гэдэг нэг юм битинг явагддаг. Тэн дээр болохоор энэ жоохон чөлөөт арга хэмжээтэйгээ байдаг л да. Нэг ажлынхаа төрсөн өдөр ч юм уу багийн ажиллагаан дээр пицца захиалж байгаа ч юм уу ундаа авч жагаад тойр сууж жагаад эндээс нэг ийм зүйлийг сурлаа дахиж алдахгүй юм шиг хэдүүлээ гэдэг. Нэг ийм ярианы юм байдаг. Магадгүй бас ийм зүйлийг хийгвэл багийн хамтын ажиллагаа нэлээд гайгүй сайжраад идэх юм болов гэж би хувьдаа ойлгодъё. Ер нь багийнхан пицца тавьж байгаа тойрч идэх, пив тавьж байгаа тойрч суух эднэр бол компани уур амьсгал тэр дотоод соёл нээлттэй байдал их нөлөө үзүүлдэг. Хизээч компанийн бөөнөрөө суучаад ажлаас өөр юм ярих шүү гэж эхэлдэг ч гэсэндээ 90% нь ажиллаа ярьсаар байгаа тусдах. Тэгээд ажиллаа ярихдаа илүү ялангуяа захирал руугаа ч юм уу ижил төвчнөөс дээшээ төвчний хүмүүстэйгээ чөлөөтэй харилцаж саналаа хэлж те юу болохгүй байсныг ярьж ингэж эхэлдэг. Тэр бас их чухал юм л та. За одоо бүгд төр эрхэм зорилгын талаар сая нэлээд задлж ярьлаа шүү дээ. Одоо алсын хараа хитийн зорилго энэ талаар. За алсын хараа буюу хитийн зорилгын хувьд бол би бол 3-аас 5 жилийн хугацаатай тодорхой хэмжигт хүч байдлаар зорилгыг тавьдаг. Одоо жишээлбэл түрүү хэлсэндээ 2017 онд 2020 оны гэж тавьж исэн байх ч шүү дээ. Тэгээд ямар үзүүлэлтүүдээр бид нар хэмжих юм бэ гэдгийг үгээр оруулаад гэхдээ тэрийг өөртөө тайлбарлаа. Би 2 компани жишээ ялангуяа өөрийнх нь гаргаж ирсэн 2 компани жишээ хөргөл сервис дээр бол жишээлбэл 2017 оны дүнгээр ISO 9001 чанарын стандарт бүхий үйл ажиллагаатай хөргөл дагааржуулалтын тоног төхөөрөмж борлуулалтаараа тэргүүлэгч мэрэгсэн баг гэдэг. Ингээд 3 ойлголт байхгүй. 2017 онд энэ 3-аар гэдэг. Нэгдүгээрт борлуулалт, хоёрдугаарт менежментийн чухал төлөв буюу ISO 9001 дээр 3-дугаарт мэрэгсэн баг гэдэг. Мэрэгсэн багийнхан тоо үзүүлэлтүүдэд тавьж байгаа. Тэгээд энэндээ бол бас хүрсэн байдیں۔ IT-ийн хувьд бол 2020 онд Монголын аялагчдын онлайн захиалгын дийлэх хувийг зурчилж байна. Тэгэхээр компаниуд тэр философиэр нэгдсэн бол жишээлбэл манай компанийн хувьд аялал жуулчлалын технологийн компанийн хувьд бид нэр нэгдүгээрт Монголдо борлуулалтаараа тэргүүлнэ гэдэг л зорилго тавьчихж байгаа. Тэр иймэрхүү жишээтэй. Яг хөө зарим компаниудад илүү юм урайлга юм уу те ийм гой сайхан зүйлүүд байгаад. Юу гэхээр Mobicom-ийн алсан хараа болохоор урсах амьдралыг холбоно гэж байгаа. Би энийг тайлбарын сонсог болохоор юм уу тайлбарж ойлгохгүй тий. Бүр айгүй бол нарийн компани шиг байгаа урсах амьдралыг холбоно Mobicom гейм тий. Одоо ч тэр нь хэвээр байгаа тий. Тийм ба хуучин болохоор юм байсан юм. Болор захирал үед бүтээмжийг дээшлүүлсэн Монголын жишг компани гэдэг ч юм уу иймэрхүү үгнүүд байсан юм миний санахаар. За та бүхний хувьд алсын харагийн хувьд бол ерөнхийдөө бас тодорхой хугацаатай хэмжигт хүйц тавьж байгаа. Гэхдээ алсын харааг бол нэг 2 хэсэгдэр гараад тавиад байгаа юм л да. Тэгээ нэг нь бол одоо бид нар алсын хараа гэдэг чинь бол шинэ төвшөнд гарах зорилт шүү дээ тий. Тодорхой нэг төвшин агих зорилтоо дэвшүүлж байгаа зорилт. Та тэгэхээр бид нар зах зээлийн төвшний зорилт гэж байгаа. Бид нар энэ зах зээлийн хэдэн хувьд хүрэх вэ? Энд хүрэхийн тулд аль аль бүтээгдэхүүнээр аль аль суугаараа тий ямар хэлбэртэй ингээд зах зээлийн тэдөө эзэлдэг боллоо, тийм нэр хүндтэй боллоо, тийм хэмжээтэй байгуулга болно гэдэг ингээд зах зээлийнхаа дэвшүүлж байгаа нэг зорилт, хэсэг зорилт. Нөгөөг нь дотоод чадах дээр буюу байгуулгын зорилт тавьж байгаа. За бид нар соёлын хувьд ямархуу нэгт нямбаа болцсон байх юм те. За дотоод хүний нөөцийн хувьд бид нар ямархуу төвшөнд хүрсэн байх юм те. Санхүүгийн чадахын хувьд ямар төвшөнд байх юм ингээд
зах зээлийн хувьд дотоод хувьд ингээд хоёр хэсэгт нь бас тавьж яваад байгаа юм л да. Зорилтуудыг. Тэгээд энэ чинь урт хугацааны болон дунд хугацааны гэсэн шатлалтаагаар яалтчгүй эрхэм зорил алсын хараа бол яалтчгүй байгууллагын дотоод процессыг удирдах гол ноён нуруу чиглэл болж ирж байгаа. Эндээс яг ингээд процесс менежмент буюу байгууллагын өдөртмийн үйл ажиллагаа хэрхэн явагдах, түүнийг хэрхэн хэмжих, тэгээд тэрийг хэрхэн харьцуулах гэдэг одоо суурь нь болж байгаа юм. Ялангуяа монголчуудын хувьд нийтлэгдийн зан чанар биш. Ерөнхийдөө санаа амар. Гэхдээ тулгаад сайн хийдэг. Би бол тэгж анзаардаг байхгүй. Тэгэхээр он тавьж өгөх хэрэгтэй. Тэдэн жилийн дараагийн үлдэр чинь он солигдоод шүү дээ. Яг тэдэн онд гэдэг юм уу те. Гэхдээ яг байгууллагууд чинь стратеги тодорхойлохдоо тэгэл дунд шатны урт хугацааныг л тодорхойлж байгаа шүү дээ. Гэхдээ ер нь стратеги ингээд зорилгоо нэг жилээр яваад байгаа юм шиг надад харагддаг байхгүй. За нэг намар болоод за эрх жилийнхаа зорилтуудыг юм уу эсвэл хавраас эхэлдэг юм уу те. За тэгэл тэрийг хэмжээ. За энэ жил бид нэр ийм зүйл дүрслээ гэдэг. Тэгээ шинжилээ хийгээд шагнал урамшууллаа гардуулаад тэгээд дараагийн шатандаа явдаг тий. Тэгэхээр ингээд нэг хэдийгээр урт хугацаагаар төлөвлөж байгаа ч гэсэн жилийн нөгөө амьдралын тойрог дотроо цаг хугацааны тойрог дотроо дахин айгүй амархан өөрчлөлт байдаг. За ер нь болохоо болчлаа гэдэг. Нэг талдаа энэ бас магадгүй жоохон хурдтай байх ч юм уу тий. Эсвэл цаг хугацаа айгүй хурдан өөрчлөгдөж байгаа учраас шинэлэг байж болох юм л да. Гэхдээ ингээд харахаар бас биелээгүй болон хэрэгжээгүй айгүй олон зүйлүүд байна. Хитрхи их задлаад байх шиг байна. Задлаа. Тэг хитрхи их задлаа ингээд. Тэгээд ингээд зарим зүйлийг яг ийм хэмжигдэхгүй, бүтэхгүй эсвэл одоо зөв байх шаардлагагүй буруу зүйлүүдийг их оролцсон зорилгодоо. Тэгээ тэрийг ингээд яг дараа нь жилийн эцээр харахаар яг хүрсэн юм хүрээгүй юм эсвэл огт барьж аваагүй зүйлүүд ч гараад ирдэг тий. Яг гоо тэр он тавьдаг гэдэг дээр би яг нэг талдаа өрөөсгөл. Ягаад гэвэл томоохон корпорацууд бол ер нь ингэж 3-5 мав гэдэг юм бэл. Их том одоо жишээлбэл би энэ гадны жишээг харж байна л да тавилгын Кэ гэдэг үйлдвэр тий. Эднийхээ тэгэхэд олон хүний өдөр тутмын амьдралыг илүү сайхан болгоно. Энэ вижн байх шиг байгаа гэдэг ч юм уу. За Петровс компани гэж байна. Алсын хараа Монголдо эрчим хүчний төлс эрчим хүчний салбарын хөгжлийг тодорхойлогч болно гэж байгаа. Эрхэм зорилго нь болохоор бид хөгжил түгээн. Тэгэхээр нэг юм хүргэцэг нэг нь юу хийх гээд байгаа өдөртөд нь гэдэг нь байгаа тий. Бидний хувьд бол залуучууд тэгээд богиногон даваад тийшээ дайрсан зөв хурд хугацаанд гэдэг тий. За одоо тэгвэл энэ хоёр за эрхэм зорилго гэж нэг юм байна. Алсын хараа гэж нэг юм байна. Тэгвэл үнэт зүйл гэдэг нь маань юу вэ? За энэ дэр би түрүүл энэс өмнө ахад нэг асууч тий. Нэг ингээ байгууллагууд эрхэм зорилгоо дээр нь алсын хараагаа доор нь гэдэг юм дараалал бас нэг хараад байдаг шүү дээ. Ингээ байгууллагууд ингээ хурлын өрөөнд нь орохлоор ингээ нэг нь арай дээр нөгөөх нь арай доор нь тэгээд ингээ зэрэгцүүлсэн. Ер нь энэ гурав ингэж дараалж байрлах нь зөв буруу ч мэдэхгүй зүгээр дараалж байрлах ёстой юу те. Энэ талаар би яг уншижсэн юм аа. Mission Vision хоёрын байрлалын тухайд ингэдэг гинэ. Илүү юм залуу шинэ компани дайчин үзэж байгаа л вижнэд ирээд тавь гэж байгаа байхгүй. Том урт хугацааны юм корпорацууд те том байгууллагууд бол гол нь тэр оршин байгаа шалтгаанаа чухал гэж үздэг. Тэрнийхэн дараа вижнэ тодорхойлдог. Вижнэ тавьдаг гэсэн. Бид нэр яг энэ дээр маргаж байгаад яг уншсан ч тийм юм билээ. Тэгэхээр бидний хувьд юу гэдэг нь өрсөлдөөд орчин шинэ компани байгуулад яг өрсөлдөж байгаа эсвэл өөрчлөлт хийж байгаа бол вижнэ төрүүлж тавьж. Над дээр бол энэ Джейм Коллинсийн тодорхойлсон яг энэ дээр аягүй гоо санагдсан. Тэр нь юу гэхээр эрхэм зорилго алсын хараа үнд зүйл чи өөрөө цөм үзэл санаа юм аа. Тэгэхээр заавал эн чи өөрөө юу гэдэг босоо тэглэхтэй байх албагүй. Энэ гурав чи өөрөө ингээд тойрог хэлбэртэй оршдог. Хамтдаа л зэрэгцээл байждаг. Тэгээд хамтдаа эн чин цөм буюу байгууллагын үзэл санааг бий болгодог зүйлээ. Тэгэхээр заавал ингээд дараалуулах чалгууд нь тойрогт бас хийж болох юм байна. За ингээд үнд зүйлийн сэдв рүү орох уу? За үнд зүйл гэж юу вэ? Шууд тодорхойлоход хүний хувьд бол үнэт зүйлийг би тодорхойлтыг маш сайн мэддэг. Тэр нь хүний үнэт зүйлээсээ л явъя л да тий. Бидний дотор оршин байдаг итгэл үнэмшил гэж байгаа юм. Ямар нэгэн зүйлийг зүвгээд итгэл үнэмшилтэй байх тий. Жишээлбэл их оронч байх, эерэг байх тий. Үнэнч байх. Ямар ч хэцүү зүйл тохиолдсон шулуун шудраг байх шиг юм. Энд чинь өөрөө тэр хүний үнэт зүйл байхгүй. Тэгэхээр яг компани тэр шиг компаниараа хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил гэсэн үг. Итгэл үнэмшил. Одоогийн хувийн үнэт зүйл. Хувийн гэхээс илүү бас яг үнэт зүйлийг
яг онцгой байлгах компаниудын стратеги ямар юм бэ гэдэг яг бодож сууж байлаа. Одоо шууд том компаниудын одоо яг үнд зүйлийг сонсъё л да. Жишээлбэл Netflix, Amazon ч гэдэг юм уу тий. Томор сэтг санууч бай гээл тий. Яг жижиг компаниудын тухайд яг энэ үнд зүйл, энэ value гэдэг зүйлээ яг юун дээр тодорхойлж байна. За нийгэмдээ илүү бас нөлөөлөх үйс байгаа брэндээ таниулж чадах үйс, компани дотоод ажилчдаа илүү шийдвэр гаргах яг гол их усүр хилэн болж харилцааны хилэн болж чадах үс юм үнд зүйлүүдийг яаж бий болгох чаддсан болоо гэж илүү бас нөө Монголын хөрсөндөө бас яаж жижиг компаниуд буулгах юм болоо гэж л бас сонирхож сууж байлаа. Мэдээж тухайн компани одоо юу гэдгийг бий болгосон түүх, дээрээс нь удирдлагуудын туршлага гэдэг олон зүйлийн үнд зүйлийг тодорхойлох бах. Хамгийн чухал нь мөн л бас энэ тухайн бүтээгдэхүүн, тухайн үйлчилгээ бий болгосон энэ брэнд бүтээгдэхүүний одоо анхнаас нь бий болгосон тэр ажилтнуудын юу гэдгийг үнэлэмж, итгэл үнэмшил бас илүү бас чухал үүрэг гүйцэтгэх юм болов уу гэж бас бодож суулаа. Тэгэхээр ерөнхийдөө бол байгууллагын үйл ажиллагаа болон брендинг рүү илүү үн цэнийг шингээхэд чиглэгдсэн үнд зүйлүүдийг гэж юу те. Яг менежментийн юу гэдгийг шинжилгээ ухаануудад ч гэдэг юм уу яг академик утгаараа бол компанийн шийдвэр гаргалтын гол түлхүүр за ялангуяа харилцагч үйлчлүүлэгч болон хэрэглэгчтэй харилцах гол зарчмыг тодорхойлсон түлхүүр үг за мөн үүнээс гадна ажилчдтайгаа ойлголцох шинэ ажилтан рекрут хийх гэдэг юм уу энэ хүний нөөцийн хүчин зүйлтэй холбогдсон энэ хандлага болоод итгэл үнэмшлийг тодорхойлсон энэ түлхүүр ойлголтуудыг үнэлэл гэдэг ойлголтод багтаагаад ах шиг байгаа. За хүний нөөцтэй яг байгууллагт одоо нөгөө ер нь хүмүүс чинь юу яадаг штэ. Их тийм мундаг хамт олонны нэг хэсэг байхыг хүсдэг. Одоо жишээлбэл ерөнхий боловсролын сургууль, их сургуульд ингээд манай анги хамгийн шилдэгэн шүү гэж хүн болгон, оюутан болгон, сурагч болгон л гэж боддог, хүсдэг тийм ээ. Тэгэхээр байгууллагч гэсэн хүн өөрөө бас яг тийм хамт олоныг эрэлхийж байдаг учраас байгууллага нөгөө нэг сонгон шалгуулалт одоо рекрутмент зүгээр татах үйл ажиллагаан дээр үнд зүйлс илүү гаргаж эхэлдэг. Гэвтэл нөгөө талаар хэрэглэгч гэсэн хамгийн чанартай бүтээгдэхүүнийг авахыг хүсэж байгаа юм байна л. Тэгэхээр нөгөө нэг чанартай бүтээгдэхүүнийг хамгийн сайн үндсүүлстэй компанид үйлдвэрлэдэг гэдэг юм ойлголт. Тэгэхээр бол нөгөө нэг ёсондоо байгууллагын ингээд ийм эрхэм зорилго алсын хараа гэдэг зүйлс нь үндсүүлс дээр бодит биелэл болж байгаа тохиолдолд бол тэр байгууллага хамт олон өөр брэнд болт юм байна л да. Би тэр тим компанид нэг хүн ажилтсан болмоор байна. Би тэндээ л одоо тийм мундаг удирдагчтай хамт ажилламаар байна гэдэг. Тэгэхээр нэг хамт олон брэнд болж эхлэхээр эргээгээд тэнд хамгийн шилдэг хүмүүс ажиллахыг хүсдэг. Тэгвэл хамгийн шилдэг хүмүүсээс энэ үйлдвэрлэж байгаа бараа үйлчлэгийг бид авахыг бас хүсдэг юм байна л да. Тэгэхээр энийг болохоор брэнд хамт олон гэж илүү бас тодорхойлоод байдаг. Тэгэхээр бол хэрвээ танай байгууллага ийм брэнд хамт олоныг бий болгож чадж байгаа тохиолдолд бол өстой нэг өрсөлдөөнд бол нөгөө Apple компани шиг хол даваа тал одоо үзүүлдэг гэж хэлж болно гэж ойлгодог. Яг энэ нэг кейс нь би жишээлбэл судалгаа хийжсэн. Дэлхийд даяар байгууллагын дэргэдэх их сургууль гэдэг нэг ойлголт байна л да. Тэгтэл томоохон корпорациуд дээр байгууллагын их сургууль гэдэг зүйлс ингээ аваад үзэх нөгөө Fortune 500-ийн одоо ингээл компаниудаар харахад дийлэгт нь байгаа. Дэргэдээ corporate university гэдэг. Гэхдээ Apple компани одоо corporate university-д буюу тэр тухайн сургуульд орохын тулд одоо анкет өгч байгаа хүмүүсийн одоо зөвшөөрөгдөг байдал нь өөрөө Harvard-ийн сургуульд орохоос 2 дахин хүн гэж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр Apple University-д орсон хүн бол бүр үнэхээр одоо супер карьер, супер мэдлэг авч чаддаг. Гэтэл Harvard-ийн сургууль орох нь бол Apple-д орохоос илүү хялбар гэж байгаа шүү. Тэгэхээр энийгээ бүр нэг ёсны бүр байгууллагын брэнд болгохын тулд үнэхээр мундаг хүмүүс Apple компанид ажилт юм шүү гэдэг бүр мессежийг өгөх зорилгоор ингээд юм процесс дээрээ суулгаж өгсөн юм ойлголтууд маш их байна. Тий. Зорилгоор суулгасан байж болно нэг талдаа. Нөгөө талдаа энэ дэр бол би үнд зүйлийг хийдэг. Ингээд байгууллагууд ерөнхийдөө нэг 5-аас за нэг 10 хүртэл хамгийн ихтэй нэг 5 юм зарчмуудыг биччихдэг. Тэгээд яг энэ дэр нийтлэг юм ярьж байгаа шүү дээ. Өрсөлдөгч компаниудаас жоохон ялгаатай байх гэсэн ч юм уу те. Маркетингдээ гоё ярагдах гэдэг нэг хэрэглээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол буруу байх хандлага, буруу хандлага. Ер нь бол үнэн байх зарчим байгаа байхгүй.
үнэхээр л яг тэр одоо жишээлбэл бид нар одоо чанарыг эрхэмлэгч байна л гэсэн бол те байгууллагатай тэр чанар нь одоо ямар стандартаар нотлогдсон байх хэвээр юм. Тэрийг яаж мөрддөг байх хэвээр юм те. За бид нар бие бусдад ер нь одоо тусал дэмждэг байна гэвэл үнэхээр тийм тусал дэмждэг сэтгхүү яг тэр байгууллагад нутагчсан үнэн байгаад ирэх юм бол тэр нь өөрөө тэр одоо юу гэдгийг бүтээгдэхүүндээ шингээд дээргээд хэрэглэгчдэд таалагдаж хэлж байгаа хэрэг. Тэрнээс биш энэ бол үнэт зүйл гэдэг зүйл бол зүгээр маркетингийн нэг юм лозунг төдий юм эсвэл постэр дээр гардаг гоё гэдэг өгнүүд юм бол цуглуул бол биш. Яг боддоор компани дотроо ажилтан бүрэн хэрэгжүүлдэг тий. Чин шудраг гэдэг зарчимтай компани байлаа гэхэд ажилтан өөрөө амьдрал дээр ч гэсэн хувийнхээ амьдрал дээр чин шудраг л зарчмыг мөрддөг байвал энэ илүү маркетинг болж өгч байгаа. Тэрнээс гоё үг сонгоод хэрэгжиж байгаа юм биш. А тэгтээ Жавхаг бол тэр өнцгөөс нь ярьсан гэж хэлээгүй шүү дээ тий. Над руу жоох муухай хараад зүгээр яриаг чинь дэмжиж орж ирж байгаа байхгүй юу. За Золко дээр үнд зүйлийн талаар нэмээд хэлэх. Золко бол хувь хүний сургалтын талаар нэлээд ярьдаг. Тэгээ хувь хүний бас үнд зүйл байгууллагын үнд зүйл хоёр уялдж ижил энэ өөрөө маач хийж шүү дээ тий. Ер нь үнэт зүйлүүд бол яг олон байдаг л да. Гэтэ 5 6 бол хамгийн оновчтой байдаг. 3 4-өөр тогтдгоо. Тэгэхээр хүмүүс тэрвээ юм цээжлүүлэх гэж байгаа бол 8 10 бол ер нь ихтэй байхгүй. Тэгэхээр би бол 5 6 дээр барихыг зорь. Гэтэ цээжлэх хэмжээнд бол биш бас тий. Бүр яг ийм өөр юм болох тий. Яг өөрийн болгоцсон нэг тийм юм байгаа шүү. Тэгээ өөрөө тэрэндээ итгэдэг тий. Жишээлбэл би нэг 2 3 тэгээд байгууллагууд бол үнэт зүйлээ ингээ сайхан дэлгэрүүлж тайлбардаг. Энэ бас их чухал тий. Жишээлбэл тасралтгүй сайжруулагч гэдэг манай компани үнэт зүйл байгаа байхгүй. Дэлхийн жишгт хүрсэн арга ажиллагаанд тэмүүлэгч байна. Ингээ нэг 2 өгөө илүү тодорхойлж штэ тий. За жишээлбэл манлайлал гэж одоо хүн болгоны ярьдаг сэдвээр зорилгын төлөө хамт олноо дагуулan эргээр нөлөөлөгч байна гэдэг ч юм уу. Тэгэхээр үнэт зүйл бол яг нийтээрээ хүлээн зөвшөөрсөн тэр ихтгэл үнэмшил ийм байх ёстой гэдэг тий. Ийм байдаг ч гэдэг юм уу. Тэр ихтгэл үнэмшлийг бий болгож байгаа. Тэгээд энийгээ тэр манлайлал хариуцлага тасралтгүй сайжруулалт багийн хамтын ажиллагаа ч гэдэг юм уу богинохон илэрхийлдэг. Түрүүний лавгагийн хэлдэг шиг би бол үнэт зүйл эрхэм зорилго алсын арга яг хурлын өрөөндөө байлгах хэрэгтэй. Ягаад гэхээр яг бид нэр ингээд гол чиглүүлэх ёстой зүйл байхгүй. Бид нар юуны төлөө явж байгаа юм бэ? Хитэн зорилго. Бид нар ямар те юуны төлөө энэ танхимд бид нэр ингээд хуралдаж байгаа юм бэ гэхээр тэр нь эрхэм зорилгын төлөө те. Бид нар ямар нэг асуудал гарвал ямар зарчим баримтлах юм бэ гэнгүүт үнэт зүйлүүд нь байж идэг те. Тэгэхээр энэ үнэт зүйлүүд байгаа юм л да. Тэгээ үнэт зүйлийг бол хуучин бол зүгээр багийн хамтын ажиллагаа хариуцлага бла ингээд ерөнхий зүйлүүдээр барьдаг байсан бол одоо бол шинэ компаниуд арай миний анзаарч байгаа энэ олон улстай ч гэсэндээ арай өөр үнэт зүйлүүд тавьдаг болчихсон юм шиг. Түрүүний миний хэлдэг нөгөө challenge learn grow гэдэг. Бидний жишээлбэл манай дээр work hard play hard гэж байдаг бүр. 5 дахь болгон сайхан пивэ тавьж байгаа л тэгээ пивэ тавьж байгаа л юм яриад ингээд суух туртай. Болол жоохон бильярд, боулинг ч юм уу тоглоод явах туртай. Тэгэхээр зөвхөн ажил гэдэг бол биш. Бидний амьдралын энэ ажил нь өөрөө нэг хэсэг байх хэрэгтэй гэсэн санаагаар тэрийг бас хийдэг байна. Энэ дээр үнд зүйлийг би өөрөө тийм мөн чанартай байх хэрэгтэй гэж яриад байгаа юм л. Тэгэхээр нэг ийм энгийн кейсээр одоо хэлээ те. Ингээд монгол хүн нэг та нар ингээд нэг явж байгаад нэг ийм уурган дээгүүр нэг алхачлаа нэг эвгүй мэдрэл төрдөг. Тэ. Нэг ийм гим хийцэн шиг санагддаг шүү те. Яг тэр шиг л тэр зарчмууд маань тэгэд орчихлоор энэ соёлын яг жинхэнэ хүчтэй мөн чанар болж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр цээжлэхээсээ илүү бүр яг тэр зүйлийг итгэж үнэмшээ. Тэр зүйлийг бүр ингэж одоо юу гэдгийг эвгүүцчүүлээ одоо зөрчлөөр эвгүүцчүүлээж авдаг амьдралынхаа мөн чанар болгох. Ингэж чадсан компаниуд л нэлээ амжилттай явж байгаа шиг байгаа. Тэгээд нэг сүүлд надад хамгийн сүүлд тохиолдсон кейс байна. Тэр нь юу гэхээр одоо өвөл болж ийн машиныхаа тусмааслыг солиулах гэдэг доктор авчирчэн дээр үйлчлүүлэхгүй юу. Тэгэд доктор авчирчны үйлчлэгийн стандарт болон тэр хүмүүсийн харилцаа юм ундаг болжээ. Эрс өөр. Хуучин бидний ингээд үйлчлүүлэг удацсан байсан болоод орсноо мэдэхгүй. Ямарсан нийтлэг ордог засварын газрын гэдэг сэтгхүү бол зүгээр одоо нэлээ өөр төвчөнд очсон байгаа байхгүй. Тэр хүмүүсийн харилцаа тэгээд бүгдээрээ тэр өөрийнхөө харилцаагаа зөвтгөж ярьж байгаа хэлбэрүүд нь ч гэдэг юм уу. Яг тэгэхээр эдний доктор авчирчээ гэдэг компани бол энэ одоо үнд зүйлээ бол ажилтан болгоно ойлгоцсон хэвшүүлдэг болсон юм байна гэж надад харагдаж. За, ер нь нэвтрүүлгийн цаг маань өгч байна. Тэгэхээр би
нэг асуултаар маш богинохон 1 минут хариулаад нэвтрүүлгээ өндөрлүүлэхийг хүсэж байна. Тэрний юу гэвэл эрхэм зорилго үнэт зүйл алсын хараагуурыг хэрхэн тодорхойлох вэ? Хэрэгжүүлэх бай гэж. Хэрхэн тодорхойлох вэ? Одоо жишээлбэл манай сонсогчдтэй за би магадгүй эрхэм зорилгоо алсын хараагаа ялах салах шаардлагатай байна. Тэгээ үнэт зүйлээ шинжил тодорхойлох шаардлагатай байна гэж бодвол хэрхэн тодорхойлох вэ? За би эхэлчихье гэж бодчих. За эрхэм зорилгоос эхлэх ёстой. Та өөрийн ажилтнуудаа та өөрийн удирдлагын бага, менежментийн бага нэг танхим суулгаж байгаад асуух асуулт бол бид нар яагаад энд сууж байгаа юм бэ? Бид нар яагаад энэ компанид ажиллаж байгаа юм бэ? Нөгөө талдаа энэ компани яагаад байгаа юм бэ? Яг энэ асуудлаас эрхэм зорилго урган гарна. Нөгөө талдаа бусдаас ижил төвчний одоо засварын газар, барилгын компани, бусад компаниас бидний ялгарх зүйл юу вэ гэдгийг нийлүүлээд эрхэм зорилго гарч ирэх. Хоёрдугаар алсын хараа. За бид нар тэгвэл ийм зүйлийг баримталж, ийм хүрээнд ажиллаж явах юм бол бид нар хэдэн жилийн дараа яг ямар зэгт хүрэх гээд байгаа юм бэ? Тэрийг бүр ингээд хэмжигдэхгүй тодорхойлцгийг. Тэр нэг 3-5 жил хэрвээ та нар шинжилгээг хүсэж байгаа бол 3 жил хангалттай байна. Ингээд тодорхойлж хэрэгтэй. Үнэт зүйл болохоор бид нар тэгвэл нийтлэг ямар ихтгэл үнэмшилтэй буюу ямар зүйлийг үнэн зайлшгүй мөн гэж хүлээн зөвшөөрөх юм бэ гэдгээ суугаад гаргачих хэрэгтэй. Тэгэхээр ингэж л эрхэм зорилго алсын хараа үнэт зүйлээ тодорхойлох бол Ер нь тийм дотроосоо л гэсэн үг шүү дээ, тийм. Ямар нэгэн байдлаар гаднаас нөгөө нийтлэг өрсөлдөгчнөрөө харж агаад тэднийх тгээ бичиж бид нар ингэ бичиж гэдэг байдлаар биш, баг дотроо менежментийн баг дотроо магадгүй бүр бүх ажилтлаа оролцуулж агаад тэгээ ахаад дээрэс нь нэмээд энэ бас компани анх яаж эхэлсэн түүхээ мэддэг байх хэрэгтэй, ярих хэрэгтэй. Ер нь анх ямар үндсэн шалтгаанаар энэ байгууллагыг байгуулсан тий? Эзэн буюу үүсгэн байгуулагчийнхаа ихтгэл үнэмшлийг сонсох хэрэгтэй. Түүхэн замналуудаа хийж бүтээсэн одоо гавьяа амжилтуудаа гаргал тавих хэрэгтэй. Тэгээд дахиад яагаад бид нар энийг хийчихв? Ер нь цаашдаа бид нар яах ёстой? Энэ бидний яг мөн чанар мөн үү? Энэ компанид яагаад та ажиллаж байгаа? Энэ компани юу болохгүй байгаа ингээд дотроосоо гаргаж ирэл тэгээд тэрийг бүгдээ хүлээмжшөөрөөд тэгээд дараа нь мөрддөг байх. Тэн дээр үл ийм сүрхий аргачлал гэхээсээ илүү энэ бол дотроо компани байгаа зүйл. Тэгтээ мэдээж тодорхой төлөвлөлт хэрэглэж болно. Манай компанийн хувьд бидний хувьд болохоор хитийн зорилт алсын хараагаа тодорхой бас нэг юм үе шатуудад нэлээд хуваах гэж оролддог. Version 1, 2, 3 гэдэг бид нар тийм нэг томьёол байдаг. За version 1 гэдэг компани ямар компани гэж ойлгодог юм бэ гэдэг бид нар бас хоорондоо нэлээд ярилцаад нэг тогтооцсон. Тэгээд за бид нар бол нэг 20 онд нэг version 1 төрлийн компани байна. 22 онд version 2 төрлийн компани болно гэд нэлээд юм хөгжлийн бас зорилтуудыг нэлээд тавьдаг. Тэгэхээр магадгүй хитийн зорилтыг хитрхи хол тавиад тэр маань ингээд зам зур өөрчлөгдөх гээд байдаг бол богино алхмаар гэж нэрлэгдэхүүц тийм зорилтуудыг тавиарэ. Инхээр энэ маань өөрөө хүмүүс айгүй мотивац өгдөг юм бэл. Бид нар ийм зорилго тавьсан чинь биелцээ юм аа гэдэг. Тэгэхээр нэг гол зүйлс өөрөө сэтэлжүүлэлт дээр бас хэрэгэлдэг юм. Би өөрөө жоохон хүний нөөцийн чиглэлийн хүн болохоор сэтэлжүүлэлтийг илүү чухалчилдаг. Тэгэхээр тэгэл version 1, 2, 3, 4 гэдэг одоогийн байдлаар бид нар чинь нэг манай компаниуд 3 төрлийн version тодорхойсон. Тэгээ одоо version 2 дээрээ ирсэн яваад байгаа. Тэгээ удахгүй нэг 3 төрлийн компани болноо л гэсэн явж байгаа. Тэгээ болохоор бас илүү гоё юм хаалцнаа та бүхэн тэгээ. Хизээ эрхэм зорилго үнд зүйлээ эргэж харддаг вэ гэдэг дээр бас нэг санал байна. Энэ өөрөө нөгөө байгууллага дараа жилийнхаа бизнес төлөвлөгөө хийхдээ бол биш шүү. Харин байгууллага өөрийнхөө өрсөлдөөний стратеги тодорхойлохдоо бид нар хинбэ гэдгээ тодорхойлохдоо энэ зүйлийг илүү хүчтэй ярих хэрэгтэй. Тодорхойлсны дараагийн алхам бол харин бизнес төлөвлөгөө байхгүй яг шимлээ. Зорилтууд одоо хэрэгжүүлэлтүүд ороод байна. Дотроо бүрдүүлж байгаа соёлын нөлөөлөл гадаад одоо өрсөлдөөний давуу тал болно л гэж. За их баярлалаа. CEO подкастын 3 дахь дугаар танд хүрлээ. Бид өнөөдөр эрхэм зорилго болон алсын хараа компани үнд зүйл, за эдгээр гол хүчин зүйлс байгууллагын соёлыг хэрхэн бий болгох вэ гэдгээр ярилцлаа. За тэгээ өнөөдрийн бидний ярилцсан зүйл бол нэг л өнцөг. Тэгээд дараадаа бид нар бас яг энэ зүйлүүдийг илүү нарийсгсан, салбардаа илүү дуршлагтай яг эдгээр зүйлийг хийжсэн одоо хүмүүсийг урьж, сионуудыг урьж авчирч нэвтрүүлэгтээ оролцуулах болно. Тэгээд бас энэ дашрамд бидний энэ подкастыг дэмжиж манайтай хамтран ажиллаж байгаа бизнес радио 98.9-т бас баярлалаа.